ажил гэр гэж махиж авсан хэдэн төгрөгөөрөө өстө урд тормоогоо авч хой тормоогоо нүхжээж татвар төлөхөөр татвар хураадаг байгууллага нь хуваагаа тансаглалчаар одоо Монголд амьдрах нэр утгагүй шүү. Гэмт хэрэг ихтэй 7 хоног болж өнгөрч байна. Улс төрчид нэг нүүрсний хулгайчаар нь дуудаж, мэрэгсэн хулгайч гэдэг зэрэг дэв олгож, татварын дарга төсвөө хэмнэсэндээ 800 саяар машин авч, 300 шахам саяар шагнасан баримт цөхөгдөж, цагдаагийн ерөнхий газраас намайг алгас саян өрнүүлж, хүний өмнөөс хүнд 60 саяын сарнаа илгээсэн гих зэрэг янзын юм л боллоо. Шок мэдээ эхэлж байна. Цагдаагийн ерөнхий газраас намайг алгас саян зарлаж, хөгшин залуугүй л за манийгаа алгасчаарай. Анда чамайг өнөөдөр ч гэсэн алгасчихсан шүү гэж ярьдаг болсон байна. Бас анх ихчийн төрсөн өдрөөр та бүхэнд хүрдэг бурууг зүгийг хатгах шиг илэглэж зүвийг балмит амтрахын дэмжих зорилготой шок мэдээч энэ аянд нэгдлээ. Яагаад намайг, чамайг, таныг, нөгөө мүү хэнийг, өнөө мүү тэрийг бас алгасах ёстой вэ? Архины дом Монголыг ялж байна. Архитах өвчин Монголыг алж байна. Нэг жил 50 мянган монгол хүн согтуу хүлчүүгээр машин барьж аваад баригддаг. Нүд нь ирээлжилж, тархин мансуурна, хилэн эдэрч, гар нь гадаад далай, хөл нь хөвсгөл далай хүртэл тэнсэн 50 мянган согтуу толгой төмөр хүлэг унаад таны, миний, та бидний үр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сөрүүлэхээр морилдсан ирж явдаг. Машин унсан толгойгүй хүмүүс, жолоондоо мушгуулсан согтуу толгоонууд, худаг далаасан хэрэгтэн, буу шагаасан алуурчин, бөмбөг нуусан алан хидагчаас тотохгүй аюултай. Баригдсан л 50 мянга шүү дээ. Согтуу эмэгтэй жолооч ирчүүдээсээ олон. Шинэ жил дөхөж, зарим нь дэлхийд хамгийн түрүүнд гацар модоо засч эхэллээ. Хандгай бугнаас хүртээ үс гизэг, төрсөн биеийг нь язаатал барьсан цээж нүцгэн даашинзнууд оройтож ирдэг аннаастай хүүтэн дахиа бөглөө нь олддоггүй ориглуун дарс оны шилдэгүүдийн элдв хавтгай моднууд халтууранд харай хөдлөгч дуучид нийслэл салаатаар годомж бодох шүүптэн гончтонгууд согтуу гулцаа хүмүүс осгож өгсөн ёолкчингууд. Энэ бол Монголын шал хотойлгосон их ёолкны дүр зураг. Манай оронд өнгөрсөн жил 90 хүн согтуугаар осгож амь алдсан. Эрен баатрын хөшөө тийш зүглэх ардын мөр арилгахгүй бол хөлдөж өнгөрсөн 90 иргэний мөр үүр дарилдаг. 101 согтуу хүн гар хөлөө хөлдөөсөн. Онцгой байдлын утасны дугаартай адилхан 101 хүний эрүүл мэнд эдэрхтэн бүхэн онцгой нөхцөл. Согтуу хүлчүүдээ гэмтэж бэртсэн хүний тоо жилд дунджаар 17 мянга. Уусан согтсон үедээ машин тэргэнд мөргүүлж бэртсэн хүн 2030. Халах голын дайны хохирлыг 3 нуглана. Өдөр бүр дор хаяж нэг хүн архины хооронд амиа алддаг. Сүүлийн 5 жил 419 мянган хүн эрүүлжүүлэхээр гэр хийж засгийн бантан идсэн. Согтуу маструудын зодооноос жилд 3326 хүн бэртэж гэмтдэг. Хүлчүү согтуу явж байгаад гэмтэж бэртэгсэд 13 мянга шахам. Агсам согтуу тавьж амтан хүн зодон ял эдэлж байгаа 2500 гаруй хүний 70% нь 40 хүртэлх насны залуучууд. Монгол хүний биед спирт задлах фермент байглаасаа маш бага. Уг нь хар арх гэдэг байсан ч цагаан арх гэж өхөөрддөг болсон. Лонхтой шилтэй юм уу бол Орос хүн халж эхэлж байхад Монгол нь тас үсрэн гэсэн үг. Орос нь ажлаа алдахгүй нь их бол Монгол нь амьдралаа алах нь их. Шимийн арх шимдэг уламжлалаа орхиж шилтэй арх залхилдаг болсон. Ариун цагаан айргандаа хүртэл арх хийж холоод амраг хандаач хилдэггүйгээр алаг нүдэн гэж инхрээлдэг болсон. Монгол архинд ялагдаж байна. Намайг алгасаа. Би гэртээ эрүүл саруул хармаар байна. Маргааш өглөөний нарыг шартаж, гимшиж биш, инээж, баясаж өгтмаар байна. Та бид талх авахтаач татвар төлж л байдаг. Талах сүү, гурил будаа худалдаж авдаг хэн бүхэн хүн бүр татвар төлөгч. Та татвараа төлөхдөө миний мөнгөөр гялтгансан шинэ машин сольж унаарэ. Тансаг зөөлөн буудлын тавлаж туглаарэ. Ганган офис суугаарэ. Саяар нь дарганараа шагнаарэ гэж хүсдэг үү? Тэр тусмаа цар тахлын хүнд үед төрийн химнэлтийн хууль хэрэгжиж байхад саяар нь шагнал зарцуулаарэ. Сайхан машин авч унаарэ гэж захиж хэлсэн үү? Таны татварын мөнгийг танаас татвар хураадаг байгууллага машин унаа бэлэгсэлтэд тэр бумаар нь
зарцуулсан байна. Хин нэг нэ шагнаж урамшсан байна. За байж. Олон нийтэд ингэж мэдээлэл өгөхгүй шүү. Бидраас их огт асуугаар ирэнгуутаа татварын мөнгөөр эдгээр ингэж бас болохгүй шүү нэ за. Татвар төлөгчд нь ч хүсээгүй байхад төрийн хуулиар хатуу хоригдж байхад татвар цуглуулдаг байгууллага нь ийм үлгэр үзүүлэхээр хаашаа харж хинт үгээ хэлэх ёстой вэ? Баримт сүхий. Бүгдийг нь хүндэхгүй, заримыг нь онцлоё. Ковидын хууль хэрэгжиж, эрүүл мэндийг хамгаалахын тулд эдийн засгаараа хохирч, татвар төлөгчд нь ашиг орлого нь алга болж, цалин цаавуугаа яая гэж байхад 2021 оны 12 дугаар сард татварын ерөнхий газрын дарга Заяа Балын нэгэн тушаал гарчээ. Татварын ерөнхий газар аймаг дүүргийн татварын хэлтсийн дарга нар тус бүрдийг 15 сая төгрөгөөр, байцаагч нарыг 10 сая, өөрийнх нь жолооч тэргүүтэй ажилтнуудаа 5-аас 7 сая төгрөгөөр шагнажээ. 32 хүнд 387 сая төгрөг. Шагнал гинүү, тэтгэмж гинүү, тусламж гинүү юу ч гэсэн ковидын хуулиа баримтлал татвар төлөгчдийн мөнгийг татвар хураадаг байгууллага ингэж зарцуулах эрхгүй. Энэ шагнал биш. Нөгөө талдаа энэ ажлаа хийж байгаагийн хувьд төсөв байгууллага төрийн захиргааны ажилтныхаа бас энэ батлагдсан төсвөөр тодорхой хэмжээний төсөв жилдээ авч тэрнийг зарцуулж явдаг. Өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа ковидын хууль хэрэгжиж байхад шинээр барилга байшин барихад 17.2 тэрбум, шинэ жипнүүд авахад 851.8 сая төгрөг төлсөн байна. 2020 онд Тамбогд компаниас Land 200 зэрэг машин авахад 638 сая төгрөг, Монгол Hyundai компанид 125 сая төгрөг шилжүүлжээ. Төсөвтөө тусгаж, суулгаж батлуулаагүй 293.2 сая төгрөгөөр татварын байцаагчдын 4 хувь соёулж авч өмсцгөөжээ. Татвар нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага цэрэг шиг 4 хувцс өмсөж, дайн тулаанд орох гэж байгаа юм шиг манай танай гэж ялгардаг хууль журмаа өөрчлөхгүй юм бах та. Татварын эрх зүйн баримт бичиг номыг 50,000-аар үнэлэн татвар төлөгчдөд шахаж, татварын байцаагч нар номын худалдаачид болж хуурсан баримтч зөхөөгдлөө. Энэ янзаараа татварынхан зохиолчид шиг гарын үсэгтэй худалдаа, номын баяр хийх юм биш үз гэх болгоомжлол төрж байна. Хэний ч мөнгөөр вэ? Төрийн албан хаагчид тэр тусмаа татварын албаны дарга нар сургалтынхаа үеэр суглаа явуулж, хурдан удмын дааг, хөөрөг хонжуурт нь олгосон ёс зүйн явдал болсон байна. Татварын нэг дарга хувьяасаач бай, хувьсгалаас ч бай, нөгөөгийнхөө хонжуурт хурдан дааг, хөөрөг хандивлах хэмжээний бил бэнчинтэй байна гэсэн үг. Татвар хураадаг байгууллага нь татварын мөнгийг ингэж зарцуулсан гэхээр чононд хадгалуулахын үлгэрэл санаанд орно. Төсвийн мөнгө уйлдаггүй гихчээр үнэтэй ланд авч төрийн хэмнэлт хийх үү? Саяар нь тэтгэхийг хэмнэлт гэж үзэх үү? Эгэл нэгэн айл цалин орлого бага байна. Юмны үн өслөө. Жаахан хэмнээ гэсэндээ шинэ машин авах уу? Би биенээ 15 сая төгрөгөөр шагнахаа хэмнэлт гэж мэлцэх үү? Танаас асууя. Та татвар төлөгч. Талхаа хутаал татвар төлжигдэг. Таны мөнгө учраас танаас асуулаа. Энэ 60 гэдэг тоог зүгээр байлгаач. 60 гэдэг тоо хүн байсан бол үгээ хэлж үйл тамаа идэлэх баг. Яачихсан болоод энэ 60 гэдэг тоо улс төрд үүлээ идлээд эргэлдээд байдаг юм бүү мэд. 60 тэрбумын бичлэг, ерөнхий сайд асан баярын 60-ны түүх, 60 бутрахай. Нэг нам нь 2 сонгуул дарааллаа, 60-аас дээш суудал авлаа. Монгол хүн 60 хүрч ухаан суугаа 61-тэй өхөн. Одоо дээр нь 60 саяын сарнаач шиг 60. Өнгөрсөн 7 хоногч 60 гэдэг тоотой ээлжид дуйлаанд дийдлээ. Альберт машинаар зөөсөн сарнай цэцгийг 60 саяын үнэтэй байсан гэж улсын хурлын гишүүн Гамбат шүгэл үлээх биш бетон нүдлээ. Үлээх шүгэлгүйч нүдэх бетонтой мань гишүүн яг 60 саяын цэцэг байсан гэж үн тогтоогоод улс төрийн 60 гэдэг тоонд мөргүүлсэн нь сонирхол татдаг. 59 ч биш, 61 ч биш, яг 60 сая байдгийн ч юу. 60 саяын үнэтэй гих цэцэг нь улаан сарнай. Яагаад улаан сарнай байж таарав гэхээр Монгол Ардын намын лого улаан сарнай. 60 саяын сарнай илгээсэн гих дуйлаанд өртсөн хүн нь улаан сарнай цэцгийн логотой Монгол Ардын намын даргын зөвлөх Амундра болж бас л яг онож таарсан. Эхнэр 3 хүүхэдтэй Амундраач тэр өдрөө цагдаад гомдол гаргаж цэцэг илгээгч хэн болохыг шалгуулахаар хандлаа. Өөрөө цэцэг явуулсан бол цагдаад хандаж өөрийгөө барьж өгөхгүй нь энгийн логик. Цэцгийн дэлгүүрийнхэн бизнесийн нууц гэж хэсэгтээ гүрийсэн боловч нэгэнт цагдаа шалгаж эхэлсэн болохоор төдөлгүй хин хідэн төгрөгийн сарнаа явуулсан нь илэрнэ.
Цэцэг илгээгчээр нэрлэгдсэн Амундра эхнэр 3 хүүхэдтэй. Гэр бүлд нь үүнээс олж чамгүй асуудал үүссэн бол цэцэг хүлээн авахч уу гих бүсгүй нь бас л хүүхэд шуухаттай ээж хүн юм байна. Гамбат гишүүн шүгэл нүдэж бетон үлээхдээ танихгүй бүсгүй 60 саяын цэцэг илгээжээ гэж хэлсэн. Цэцэгний үнэн дээр аудит хийсэн гишүүн цэцэг илгээгч гих, цэцэг хүлээн авахч гих хоёр хүн бие биенээ танихгүй маш сайн мэддэг болж таарч байгаа юм. Эсвэл хэн нэг нь их нэртэй хүний өмнөөс хүүхэдтэй бүсгүй цэцэг явуулахдаа чи Амундраг таних уу гэж асуугаад танихгүй гэсэн хариулт авсан байх магадлал маш өндөр. Эндээс үзвэл хэн нэг нь их нэртэй хүний өмнөөс нөхөртэй хүүхэнд бэлэг явуулж хоёр айлыг хорлох, өөрийг нь тоогоогүй бүсгүй болон зэвүүг нь хүргэсэн залууг нэгэн зэрэг сайхан чадах арга маяг дэлгэрч болзошгүй байна. Эс бөгөөс дараагийн удаад аль нэг ардчилсан намын даргын зөвлөх, туслах их нэртэй хүний өмнөөс нөхөртэй бүсгүйд 17 саяын цэнхэр сарнаа явуулах хариу арга хэмжээ авагдаж магадгүй. Ардчилсан нам нь хөх тугтай 17 гэдэг тоонд орооцолддог уламжлалтай. 17 Чингэлэг Спирт Алтан хоёрын хүргэн Дэнзэнгийн 17 тэрбум гих зэрэг бас нэг үйлдэл 17 гэдэг тоог ардчилсан намынхан огт зүгээр байлгагүй. 60 60 гэж